Тэгээ энэ хавцаа нэг тийш явчих гэж байгаа. Тэгээ тэнцэнэ автобуснаа цонхоор харж байгаа ч автобуснаа мөнгийг өртсөн. Тэгээ надад бас энэ дээр үед нэг хэсэг юу байсан шүү дээ. Манай Монголын нэг 100 төгрөгүүд гарч ирсэн. Энэ Солонгосын зоосон мөнгнүүд айгүй таалагддаг. Цаасан мөнгнөөс илүүтэйгээр зоосон мөнгнүүд айгүй сонирхолтой. Тэгээд их авж явахд их авсаархан гой санагддаг. Тэгээ одоо би зоосон мөнгөөр битээр хоёулаа явж байгаа учраас хэдийн 2600 вон зоосон мөнгө автобусанд төлөх гээд автобусаа хүлээгээд байгаа даа. За. Жангад хөл цогоо явчих штэ. Автобусанд нь хөргийн замын энэ зураасны юм нэг шар зураас байна. Энэ дээрээс нэг юм камер, тэр камер хараад энэ шар доор хонгот ингэж биш. Энэ шар зураас гараараа хийлт юм. Үгүй хөлөө тавиад үзэнгүүт хэлээл хөлөө авчих юм. Шар зураас гараараа аюултай айл гэж авчих. Нэг юм хэлээл. Зураас доктор ширлэг. Энд тасаа. Тэр одоо тэр нэг Аа тэшээ. за одоо ёо. Ордио. агаас гоцсон. Хордол гэл. яашаа. 아니 버섯이 담배 있잖아 피는데 아무 때 피면 안 되거든. 많이 그렇지 비겠어 나더라고. 는 내가 얘기할게. 안녕해. 응. 너무 가까이 찍으면 안 되잖아요. 지금. 차에 타 빨리. 아 화질 갔나 봐. 이렇게 나. 이래갖고 이제 3. 담배나 딴 데 그거 주 그건 하나 그래. 갔다 와. 갔다 와요. 전화기 모르겠으면 너한테 번역. яриач болохгүй юу юу яагнэ. Уцаараа иргэнэ. 잘해라. Аа. 어디 가요? 빨리 들어가서. 이거 어디 가는데요? 자 베이스볼은 진짜 나이로 그때. 제가 삼촌하고 영어로 대화해. 그래. 잉글리시로 대화해. 안녕하세요. 안녕하세요. 그래. 안녕하세요. энэ хоёр хүүхдээ аав нь тэгээд дараа нь тэрийнх нь аав нөгөө ингээд энэ хүмүүсийг дагаад Солонгосын тойргийн бейсбол үзүүлэлт явж байгаа. Энэ спорт Америкийн хичээлээс гаралтай спорт монголчууд бас төлөвлөсөн сайн мэддэг. Манайд бол бейсболын талбайтар 120 мянга байж идэг. Тэр эндээс ажиллахад багийн зохион байгуулах сайн болдог. Ерөнхийдөө манай Монгол хүний сэтгүүл баг гэдэг сэтгүүлийг дутчихдаг бол энд бол хар багаас энэ багийн сэтгүүл багийн зохион байгуулалтыг маш сайн хүмүүжүүлдэг харагдаж байна л да. Тэгээд энэ бол цэвэр багаар тоглодог спорт байна. Энэ харагдаж байгаа хоёр цагаан зурсаас дотгошоо цогх ёстой. Гадшаа гарсан тохиолдолд бол тооцохгүй. Тэгээд шидэж байгаа хүн хүлээж авч байгаа хүн хоёр бол нэг баг байж байгаа. За тэгээд цогч байгаа үсрэлийн багт нь цоход бөмбөг авах хооронд нь бөмбөг ойж хооронд бөмбөгийг барьж яваад энэ дөрвөлжин цагаан цэгүүдийн хооронд пүүж оноо авдаг ийм спорт байгаа юм л та. Тэгээд энэ бол багийн систем, багийн зохион байгуулалтыг маш сайн хөгжүүлдэг. Энэ дан цэвэр багаар тоглодог спорт учраас энийг бол одоо
бас манай Монголд сайн хөгжөлмөр юм. Бейсболын спорт Монголд хөгжиж байгаа. Би ганцхан тоглож байгааг харсан. Энд бол ингэ сургууль болгонд хөгжиж байгаа учраас юм. Ихтэй хамаа. Онихтай яг ууртар хүүхдүүд нөжидсэн тэгээд хожигдсан хүүхдүүд ингээ онихтай энэ солонгосчуудын бас нэг уламжлал энэ хайж сууж байгаа нүдний шилтэй хүү 47 номертой тоглосон сая бейсбол тоглоо. Тэгээд бүгдээрээ гэр бүлээрээ ирээд энэ 3 хүү нэг айлын 3 хүү ээж байгаа. Тэгээд энэ хотод нь байж гин, энэ хөрнүүд нь байж гин, энэ аав нь байж гин. Тэгээд ингээ бүгдээрээ цуглаад гэр бүлээрээ халуун уур амьсгал оруулаад хамтдаа хоол иддэг. Ер нь солонгосын гэр бүлүүд болгоно байдаг юм. Маш гоё уламжлал. Тэгээд тойр сууж байгаа аяга гоё хоол иддэг. Энэ уламжлал бас их гоё санагдлаа. Ягаад гэвэл нэг нэгнийгээ хайрлах, нөгөө эдгсэг байх, саяны тэмцээн ч гэсэн бас нэг гоё багийн тоглолттой багаар ажиллаж амьдрахын одоо их том сургууль байлаа. Энэ ч гэсэн нөгөө манай монголчуудын гэр бүл эдгсэг зангийн нэг хэлбэр болсон. Сүүлийн үед бас Улаанбаатар хот гээд хотчоод хөгжөөд бид нар бас нэг ах トゥ хамаатан саднараа цугуулж нэг хоол идэж ярилцах нь ер нь ховордоод байгаа. Төр нийгэм маань бас жоохон асуудалтай байгаар дор урны стресстэй үед юм бас тиймэрхүү байх юм. Тэгээд одоо бол ингээд эднийг олоод шилэл хотод нь байж байгаа, эмээ өвөө нь байж байгаа. Тэгээд хүүхдүүд нь тэгээ чи гэр бүлээр ингээд гоё тойр сууж байгаа хоол идэж байна. Энэ дунд багтаад бас хоол идэж сууж байна. Гоё байна. Өнөөдрийн хоол бол хаан шарсан бах. Тэгээд будаатай. Энэ надад айгу таалагдсан. Энэ ямар ногоо юм мэдгүй. Сонгоо юм. Зүгээр сонгоо юм уу? Тэгээ сонгон би одоо 2-5-ыг идэ ажиллаа. Энэ надад их гоё таалагдсан. Тэгээд ерөөсөө энэ гэр бүлийн байгаа юмны хүүхдүүдэд хайрлах. Одоо саяны 47 номертой байшаа тоглосон хүү. Тэгээд тэр нэг 2 хүү байж байгаа. Тэр 2 хүү. Энэ 3-ыг хайрлана гэдэг чинь чигтэй гэх. Тэгээд янз бүрийн 3 хүүхдтэй ч байна. Энэ 3-таа энд ер нь баг энэ зориулсан тийм гоё оройны хоол болцсон. Тэгээд эднэртэй ингээ хамт суух их гоё. Ер нь солонгосын энэ уламжлал ерөөд нэг юм дандаа юм хайр мэдрэгддэг. Тэгээд сэтгэл мэдрэгддэг. Хиймэлхээс илүү бид нар бол маш их хиймэл харьцаатай хөндий харьцаатай хүмүүс шүү дээ. Дүрс гэсэн хэлбэр ихтэй. Гэхдээ яг энэ дүрс гэсэн хэлбэр нь гэр бүлийнхээ ахуйд, гэр бүлийнхээ орчинд ороод ирэхээр их гоё. Энгийн болчдөг. Ер нь дотооддоо өөрсөндөө нэг дүрс гэдэг үү. Ингээ сууж ин. Тэгээ би бас Монголд очиод бас аавгаа ээжигээ тэгээд одоо юу гэдэг хадмуудаа бүгдийн цуглуулаа бүгдээ нэг дор суулгаж байгаа нэг цагаа хоол идэх гэж бодлоо. Энэ их гоё юм байна. Ер нь энэ бас гоё уламжлал болгоод их гоё юм байна. Тэгээд нэг юм хайр мэдрэгддэг юм өөрөө ихгүй. Тэгээд нэг иймэрхүү байдалтай сууж байна. Гадаг болдгоо тэмдэг нэвтрүүлэг цаашаа өргөжж чинь өнөөдөр бол эдний гэр бүлийн хүүхдийн бейсболын тоглолтыг үзчихгээд тэгээ оройн дахиад гоё хоол идэж байгаа. Үргэлж чинь тааламжтай байна те. Эдний гэр бүлийн хамгийн анхных нь том ач нь те. Хамгийн том ач нь их мүдэн байсан. Тэгээд одоо ингээ хичээсээр хагаад турж байгаа. Тэгээ бүр бейсболын багийн тамирчин болсон. Тэнд бас найзуудтайгаа хоол идэж байна. Тэгээ их гоё гэр бүл байлаа. Хоол их гоё байлаа. Их хөөрхөн гэр бүл байлаа. Тэгээд бүхэн өнөөдрөөрөө үзсэн янз гоё nice. 유난히도 캄캄한 밤에 나 홀로 너를 생각하네. 이런 기분 설명할 수 없어.
일하면서 그 대나무를 내가지고 안녕하세요. 그 지금 촬영하러 왔어 몽골서. 그 우리 안녕하세요. 몽골 기자입니다. 몽골 기자. 아 정말 누군가 밝기 뭐라. 유난히도 캄캄한다면 나 홀로 너를 생각하네. 이런 기분 설명할 수 없어. 원래 이맘쯤 인 베스트. 사다 집시대. 요거는 한 12월 한 10일 되면 작업하겠네 이것도. 살에 아랑 퀴즈를 뭐 친구네. 알아있어 알아. 살인다라. 너를 상상하며 근데 왜 이런 생각을 하면서 너를 추억만 하게 된 건지. 이게 달수임은 오락쯤 먹으면서 아찔하다 할때 못해. 너무 행복하고 보이신데. 일하고 맛있는 거 먹고. 그 우리 집에 와그 삼겹살에 삶은 상추 있지? 네. 그거랑 저게. 근데 뭐함 하다가 함 허를지 때문에 지시대. 아, 여기다 돈 다 말락해요. 단다 나스타 오면서 싸다 줬나 했지 뭐. 그래서 그때 살 잘라오자. 그 잘라가. 아, 되잖아요. 하면서 머리가 끓었지 아까. 자, 안녕히 계세요, 이들도. 안녕히 계세요. 내가 가면 물론 그 다음에 자, 드시. 이거는 감자. За энэ ажлын хүмүүс хаасаагүй энэ дуу багтаа то төмс шүү дээ. Бүтээто 감자. 여기 төмс тий. 감자. Би бас Монгол тарьдаг ус энийг. 오빠도 몽골이고 감자는 아, 지야? 아. 요거는 감자. 그리고 요것도 한 12월 한 20일 되면 캐지. 나를 세리 알았다. Эндээс хичнээн хооног авах уу? 여기에서 몇 킬로 나와요? 감자가 20kg에 뭐 한 100개는 나오죠. 100개? 지금 잘 끼라. 지금 한참 크네 이제. 한참. Аа. Энэ ч янз бүр гарах юм уу? Энэ зүгээр ингээд дөнгөж хаяас өгөхөд л ингээд гарцсан энэ хэдэн сар тарьсан бэ? 이거 언제 지는 거예요? 언제부터 지는 거예요? 남은 사람이 기쁘게 Хөөх 8 сард 11 сард гэд чин 5 сар. Манай чин 5 сарын сүүлээр тариад 9 сард хурааж байгаа. Арай л хурдан болцтой маань. Нэг сарын болц илүү л байгаад байна. Сар орчим болц. янз бүрийн цэцэглэг байгаа юм. Цэцгэлцсэн юм уу? Цэцгэлэг юм. 가면 이제 안에 나라 살아서 있대. Тийм 크요. үү. 4 сар. 그러니까 4 이제 сарынхаа 이거는 болцоор үүсгэн. 열어지니까 썰이 같은 거 추워도 보온이 된 게 물을 푼게 뭐, 너는 올랐으면 좋겠어. 춘뭐 썰이 맞고 이런 거는 없어요. 굴뚝 물гэсэн юм байхгүй. Сартай тэгээд нарны дулаа. 이게 12월 달에 캐는 거. 12월 초에 가면 Үнжин жин төмс тарих гэдэг чинь бас сонь санаантэй. 요 사람들은 이제 요거 작업하는 길에 파작업. Миний хүмүүс энд ажилладаг гинэ. Хийж байгаа гинэ. Тэгээд Тариалт хийж байгаа юм байна тийм үү одоо. Тариалт хийж байгаа юм шүү тий. За энд могоон сонгоо ургацсан. Иргэдийн талбаанууд нь бордоо хэрэглэдэг хөрсөө боловсруулж байгаа гэж хөрсний бордоо хэрэглэдэг. Сая би юу яасан тэр айлын наалтар бас нэг бордооны сав байсан. Үнрээр нь шууд таньсан. Тэр бол азот, каль, фосфорын нийлмэл бордоо байлаа. Үнэр нь бол тэр азотын каль, фосфорын нийлмэл бордоог тэр тосгоо сүрийн орчинд өсгөөд тэгээд юу ачаар автоклаунд ингээд үйлдвэрлээд үржүүлэхтэй зэрэг гардаг үнэр нь бол андш байхгүй л дээ. Нэг л янзын үнэр гардаг. Тийм бордоо хэрэгжилж илээ. За манай Монголд бол Сэлэнгэ аймгийн Биогра компани гэдэг Азофос гэдэг бордоо үйлдвэрлэдэг. Яг энэ солонгосуудтай адилхан бордоо үйлдвэрлэдэг. Тэгэхээр эднэр бол зөв тарилтын арга ингээд төрөөс хойш ажиллаад хахад тарьж хоорондоо бол хятадууд шиг химийн бодис ерөнхийдөө хэрэгэлдэг юм байна.
Тарихаас өмнө зөвхөн хөрсөө боловсруулдаг. Уржтар бас би телевизийн нэвтрүүлэг үзээ сууж хахад юм тарихгүйгээр хөрсөө 3 жил боловсруулж илээ. 3 жил боловсруулсныхаа дараа азот, калий, фосфорын нийлмэл бактерийн шингэн бордог хийгээд 3 жил хөрсөө боловсруулсныхаа дараа тарилт хийж байгаа. Ерөнхийдөө яг сайн боловсруулагдсан хөрс гэдэг бол ийм нягт шаварлаг байдлаа алдаад ийм сэрэг ийм эерэг болж өгдөг. За эндээс ингээд хөрсийн ингээ ажиглахаар энэ гялтгансан энэ хэсгүүд бол азотор баялаг хөрс ерөнхийдөө ингэж гялтганж өгдөг. Тэгэхээр тариаланчид хөрсөө ажиглаад байдаг. Би юу ажиглад юм бол гэ настангуудаас өндөө асуусан. Тэгээд азотор баялаг хөрс бол ингэж гялтганж өгдөг юм байлээ. Тэгээд хөрсөө азот, калий, фосфорын нийлмэл шингэн бордогоор голцоо бордож байна. Тэгээд тарьсныхаа дараа бол химийн бодис болон юу бол бараг хэрэгэлдэг юм байна. За хөлмжийн аж ахуй гэдэг бол хамгаалагдсан хөрсний аж ахуй. Хамгаалагдсан хөрсний аж ахуй гэдэг бол үндсэндээ бол байгалийн болон цаг уурын онцлог эрсдлүүдээс хамгаалчихж байгаа учраас маш үр дүнтэй. Би сая хөлмжийн дотор төмөс тариалж байгааг үзлээ. За нэг га тутмаас эндээс телевизийн мэдээ харж байхад нэг га тутмаас зарим тохиолдолд 60-аас 85 тонн төмөс хурааж авч байгаа гэсэн мэдээ харагдчихсэн. 60-аас 85 тонн. Манайд бол нэг гаагаас 20 авчвал тэгэл өнөлхөө амжилт болчих гээд. Энд бол 60-аас 85 тонныг авч ин. Тэгэхээр 4 дахин ихийг авч ийн гэсэн үг. За тэгээ одоо яг миний хажууд байж байгаа энэ сонгоны тариаланч гэсэн энэ нягтршил тэгээ энэ хөрсний боловсруулалт гэдэг бол хөрс бол ерөөсөө л яг ойн хөрс шиг ойн хөрсийг гаран дараа тавиад ингээд сэсрэхэд ингээд шууд асгарч яадаг штэ. Тэрнтэй адилхан тэгсэн мөртлөө хангалттай чихтэй байгаа. Тэгэхээр нөгөө Монголд бол хараахан дэлгэрч гүйцээгүй байгаа. За мэдээж зарим нэгэн булган гэсэн зарим нэг улсын авраг тариаланч бол миний мэдхийн булганы Бацаа гайхын тариаланч гэдэг юм азофос Монголын азофос бордог бол авч хэрглэж байгаа нь бол хүчтэй харагдчихэдэг. Энд бол ерөөсөө тэр азот, калий, фосфорын нийлмэл шингэн болон бактерийн бордогоор бордож байгаа нь хөрсөө боловсруулж байгаа нь харагдчихэв. Тэгэхээр хамгийн зөв гаргалгаа нь энд л байгаа юм л да. Яг тэгэхээр гарч байгаа бүтээгдэхүүн урамлал нь өөрөө эрүүл байгаад байна. Яг байгалийн бактерийг ашиглана гэдэг бол эрүүл байгаад байна. Тэгээ ургацын үр дүн бол үнэндээ л сак юм аа. Харахгүй бол газар тариалан эрхлээ сурцсан арттай юм бас сак юм хийж байна. Үнэхээр гоё юм аа. Иймэрхүү байдалтай газар тариа эрхлэх юм бол одоо юу хэлэх вэ? Тэгэл би бол тариачин болоход бэлэн л байна. Тариачин ч юм уу, ногооч ч юм уу. Тэгэхээр манай Монгол бас эхлээд хөрсөө сайн боловсруулмаар байна гэдгийг тэрсмаа байгалийн гаралтаа тэр азот, калий, фосфор нийлмэл тэр шингэн бактерийн бордогоо хэрэглэмээр байна гэд. 생강? 생강. 너 차가. 차가인가. 차가 어떤 인치 운치 나오는 있어, 돼? 이거 생강 밑에 있죠? 팀이 따라. 오, 팀이 알아. 생강. 알았지. 인기 저렇대, 뭐, 돼? 스토거이면. 너무 좋대. 대단해. 비싸요 이거. 김피. 풋꽃은 여자로 씁니까? 저 창고 있는데 왜요? 식권 좀 갖고 나오라 해가지고. 집에야? 예. 요건 당근. 생강 봐. 야야야. 얀즈가 그렇지. 네, 맞지. 얘네가 хөрсөн айгуус ирэх үед юм байна. Манай ганч хөрсөн барьдсан байгаа харагддаг. 뭐 있잖아. Энд бол ерөөсөө 당근. данс хэрэг. Тангон. Тангон. Энэ хөрсний зэрэг болохоор луу их гоё тэлчих юм. Энэ нэг юм хөлөмжнөөс хэдэн тонн луу авах вэ? 여기서 총 몇 킬로 당근 나와요? 몇 박스? 네, 몇 박스. 요래 되면 한 500개에서 600개 나오지. 헐. 박스로 요거 한조가스로 한조 харьцах гэдэг. 20kg 한 박스에. Нэг хайрцаг нь болохоор 20 кг байдаг. 20 кг. Тэгэхээр нэг тонн. 10 тонн гэсэн үг байхгүй юу? 한 Тийм үү. Тий, 10 тонн гэсэн. 500개 나오지. 500-аараа хайрцаг гардаг. Тий, 10 тонн гэсэн үг шүү дээ. Нэг нь 20 эсвэл хоёртой 10 тонн. Нэг юм хөлөмжөөс 10 тонн луу. Тэг ингэж урахаар энэ аргагүй л дээ. Гайхамшигтай урах чинь.
된다. 이는 없을까? 없어. 있는 걸 없을지 너. 여기서 물 나오죠. 네, 물. 수막으로 물로 하지. 예. 물로. 아, 멀어져 치면 돼. 그런 게 하우스를 이제 두 겹지 있지. 어떤 거 우울증이 들고. 이거는 겨울도 이렇게 하우스 지는 거죠. 오순날 нөгөө байцаа төмөсөнтрээ Бор- хан Бордоо химийн бод сэргэлгүй. бараг бардаа хэрэглэдэг юм биш үү? Зүгээр л юу яагаад хөрсөндөө л юу хэрэглэдэг юм биш үү? Хөрсөндөө нэг юм хийдэг гэнэ. Тэгээд Зөө. Оо, янз гарч штэ. Тийм ээ, янз гарч байна. Энэ ч гэсэн хугацаагаар бол түрхээр шахуу. 크잖아. Тийм байна. Том байна. 네. Гүжа. 와, 이거 Гинэ. Том байна. Ийм том гарч штэ. Энэ болохоор энэ хамгаалагдсан хөрс. За энэ бол хамгаалагдаагүй буюу 100 ил тэрсэн хөрс. Одоо хураах гэдэг. Энэ хураах гэж байгаа үү? 지금 이거 다 밀려고요? 아니 아니라 이건 내 거 아니고 딴 아, 사람. 얘는 өөр хүн ихтэй. Аа, энэ зүгээр одоо хураах болцсон уу? 내일 모레 캔데요. А, маргааш нэг өдрөөс хураана гинэ. Аа, за энэ тийм бах тий. Энэ ч янз бүр өгч. Аа. 야는 이게 비프 못 쓰는 기라. А, энэ ингээ хэрэглэхгүй нач ногоо болох. Энэ ногоо болохоор яагаад хэрэгэлдэг вэ? Хэрэглэх биш нэг үү? Барак. Манад бол энийг хамаагүй хэрэгэлдэг шүү дээ. 우리 몽골 사람 그냥 상관없이 다 먹는데 이거. 아 이거 먹기는 먹어요. 상품이 아니라 안 돼요. TV에다 идэж болно. Гэтэ нөгөө дэлгүүр мэлгүүрт өгч зарахгүй гинэ. Аа, тийм үү. Тий. Манад бол тоохгүй шүү дээ. Манад бол дэд зэрэгэл. Хоёр болчих. Ундаг хэлээр. Би өчтөр таныг хараад ийм мундаг хүн гэж бодоагүй байсан. яах. 가가 뭐 가져가 지지 뭐. 가자. 저 길에로 갑시다 사돈. 지금 거기 멀리 가야 돼. Хүмүүстэй суунтай л болооч юм аа. Янз бүр зүйл. 이래요, 뭐 이래. Төмс Монгол төмсөг бол хэлсгүй. Хэлсчил багтаа төмс гард юм байна. 입구시 밥 먹으러 가자. 팔 이틀이 지뢰까지 간다는데. Хаана? 여기 있네. 또 하모그래 가야? Хоол идэхгүй. 전심. 이틀에 가지고 Одоо цатгалан ба шүү дээ. Гиз дүүрэн байна. 또 옷이 애래죠 하지 여기네. 여기 있네. Энэ юу вэ? 야도 상표. 이것도 야. 상추야? 인형 누구 이들리게 막대 있던 거. 야는 이제 뭔가 이제 놀아. 야는 네. 노. 안 된다고요? 이제 이 온드로드 빈 차키 하나 아이라 말라고 하면. 까먹어. Аа, 산초. 상표. Энэ өстө азотор өстө хангацсан байна. 이게 아주 덜 자랐는 거. Оогоорой. 이 내래 뚝뚝 막네. 발사가였습니다. 상시 녹화를 시작합니다. Smiley, smiley, little boy, jumping puppy, puppy world, where like a fairy tale comes true. It might be your good. За, Тэрэлэнгийн талбай болон хүлэмжээ бидэд үзүүлсэн хоёр өгшийн хоолнд орохоор бараг хэдэн километр давчихдаг. 20-30 км давчих явчих. Аюу хол ирлээ. Тэнийг битүү ойн дундах хоолны газар. Энэ дээр хурдны зам юм уу, галтрын зам юм уу? А хурдны зам юм байна. Битүү ойн дундах юм хоолны газар ирчих. Эвэрхүү хоолны газрууд нь тэгээд данш байдаг юм да. За 100% органик хүнс. Тэгээ эндээ тижээж гисэн мал. Тэгээ эндээ тижээж гисэн одоо тарж ургуулсан ургамал ногоо гэдэг. Иймэрхүү маягийн хоолтой газар байгаа гэдэг. Замын жолоос нь хоол идэх газар болтой юм дүү да. 갑자기 내게 나타나준 너. 난 아무 말도 할 수가 없었지. 첫눈에 반한다는 이야기가 널 보는 순간 이해가 됐어. 매번
주물럭이라는 자, 허이를 우긴다 했다고. 이맹 돼지고기인데 진짜 오면 자, 이게 아무리 났으니. 주물럭이라는 건데 여기는 요쪽에는 요집 같은 일니 반찬이 가슴 토인만. 예예. 밥은 우리 무과 한 공기만 주세요. 인슈스가 먹어. 유십 먹시 박수. 이거는 이제 Hangi servisde kimçi жоохон заастай. 특별 그거지. Дуяа бай. Энэ хоол энэ хэсгийн одоо нөгөө ганцхан спешиал меню нэ. За зин аваа алдартай хоол юм байна. Та хамаа. 양념을 해가지고. Хамахыг 아까 그 соуснд 밭에서 шахацсан. 찍은 게 이거잖아. Энэ сая талбайд ургацсан байсан. Байцаа. Яг саяны гадаа ярьжсэн шиг энэ авийн талбан байцаа гэж байна. Тэгээд ингэж идэх юм байна. 아까 하우스 안에서 찍고 했잖아. 네. 제가 무슨 진 됐어요. За хоёр ахын дайлдаг Солонгос хоолны гол онцлог нь юун дээр юуг хийж идэх вэ? Юуг юутай холж идэх вэ гэдэгт гол онцлог буюу гарах хамтны онцлог байгаад байдаг. Тэгээд энэ бол энэ хавьд их алдартай гахамах гэнэ. Ягаад гэвэл соустай гахамах. Тэгээд энэ ногоо энэ энэ хавийнхаа хөлөмжнийхаа ногоонуудыг хийчихсэн байдаг. За тэгээд амсах шидэн шууд. Ингэж жоод. За. За махыг бол өстой. Дандоо. Гэж жоод. Сармис дангаратгүй. 되게 맛있다. 난 걸어줘 보고 해드려. 오빠, 할아버지, 오빠는 콜라 먹어요. 안 먹냐? 네. 네. 아. 들어왔어. 이건 낙조식 우르다. 이건 조금 멘톨니 팀 신기스 가타 알았다. 그 땅가르네 트 넣고. 아, 인턴 촉 걸렸. 아까 너뭐 때? 근데 그리 앉아. 아, 내리스는 아스는 миний дуртай юм болохоор энэ соуснд нь энэ юу дүрээд идэх. 진주 하다 왜 하다 너가 사이트 매울 텐데. 맹무 잘 먹어요. 아 아도 너가 이제 잡고 오늘은 조금 우리 사장님 당 찍어줘. 나도 몽골로 가야지 이거. 아 그래서 가자 하는 거죠. 아. 어? 몽골 방송 기자야. 네. 우리 여권 촬영하러 왔대요 지금. 아 진짜? 예쁘나. 아 인스타 가자 하는 거죠. 알겠죠. 왜 인스타 가서 막. 진짜. 응? 날짜는. 저걸 юуны гарч ирэл гахаа махан зүгээр аманд орж ирээд чөлөө соустой шууд урсчин. Бараг л цэнүүр шиг ингээд урсаал зөөлөн гой мой орж байгаа юм орчих шүү. Юухгүй юухгүй. Алаа тавьсан. Одоо энэ ихэн ахыг дөөрөөж идэнэ. Сармстай энэ мухшнаас нь хийж гаад. Сая өнгөрөөд чинжүүж ажилласан ч ястаа эгээтэй алуулсан гээ бурхан. Зарим чинжүүнд гайгүй энэ ястаа нөгөө талбайн шин чинжүү болохоор тэгсэн үстэй алах гэж. Хүү амны өндөө ухаа ичүү яач. За, Солонгост ирсэн ээлжил тансаглалын нэг
Энд хоолны хамгийн гол онцлог нь амандаа бүгдийг чихэхэд байдаг байхгүй. Тэгээс би хавдаг мавдагтай биш. Энэ сайн хавдаг нүдээр хараад байна. Анжааг нь авчиндаа ороод бүгдийг ингэж амандаа чихэхэд хамгийн гол онцлог байна. Энэ болохоор нөгөө буурцгийн шөлтөө Тэнжанжиг. Тэнжанжиг. Монголоор шивэр шил. Энэ нэг таалагддаг юм энэ нөгөө давстай. Загсны төс. Загс ч юм уу бөөмдөө. Нөгөө хисаа жижигхэн нөгөө самхан. Ойн самхан юм уу? Тийм. Тэмчийн дарддаг. 새우젓. Одоо дангаар дэдэ. Халуун. Миний юм шүлдэн юуны шүлдэн мэдгүй. Наач нөгөө мулкимчигээ Ногооны чигсэг тийм. ногооны сүс шиг юм биш үү? Усан дэмчи. Алаач. Сэрүүхэн 100 муу гэдэг авсан. Гайны жоохон харуулж фокуслаад. Ингээд тосонд нь энэ дууяар ингээд шарагдаад янз бүр болт юм байна. Гаханых нь хуухтай хэсэг юм л та. Сак юм. Машита. 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 Бумло. Машита. 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 양념구이라는 건데 네. 이게 이제 누구나가 이건 절대 먹을 수 있는 한국의 그 전통의 음식인데 이건 이제 돼지고기를 가지고 우리 집에는 잘 안 하잖아. 양념 우리 집에는 이제 그 삼겹살을 기준해서 하는 거고 이거는 이제 이런 고기를 양념하고 주물러 가지고 이렇게 해가지고 할 때 이런 사람들이 절대 먹을 수 있는 음식이거든. Энэ хоол бол өөр газар зарагддаггүй яг энэ хавьд зарагддаг айгу онцгой хоол юм гинэ. Тэгээ зүгээр энгийн хамах биш мах. Зүгээр одоо нөгөө соуснд бүрээд амар олон төрлийн амтлагч ингээ холиод энд ингээ гаргадаг одоо спешиал меню гэж эндээс л идэж болохоор хоол энд идэж. Sun is up, it's a beautiful day. My beginning will be as bright as the sun. Come, won't you come along? And it feels so bright, it's like luck is raining on me. Go and follow your heart, doesn't matter how far. There is so much love to give, something's telling me this time. Baby, baby, now I know. Baby, baby, gotta go. There is so much love to give. Дүүрэгт өөрийн гэсэн юм онцгой нэр бүх юм хоолны байдаг. Энэ дүүргийн хоол энэ хоол одоо манай хоолны газрын тэр хэвд бол бас нэг юм хоол идэг. Тэгээ энэ дүүргийн хоол яг алдартай хоол маань энэ. Жижиг сангийн нөгөө уулан дээр очиж гисэн тэр хэвд болохоор тэр хэвийн хоолны газрууд нь бас зөвхөн тэр жижиг сааны онцлогийг гаргасан солонгосын үндэсний хоолыг ингээд харсан тэр хэвийн түүхийг бас хамт орсон хоолны газартай л.